Хүүхдийн хөгжлийн үед эцэг эх асран хамгаалагч маань хамгийн их анхаарах ёстой зүйл бол эрт үед нь хөгжлийг нь онцлох боломжтой хөгжлийн бэрхшээл тэгээ мөн зан төлөвийн өөрчлөлтүүдийг нь анзаарч авах ёстой. Хүүхэд бие биелэлдэр оюун ухаан нийгэмшгүй талаас зэрэг хөгжих ёстой. 9-18 сартай хүүхдийг болохоор яг насанд нь тохирсон хэрэглэгдэхүүнээр хөгжлийн хоцрогдол болон хөгжлийг үнэлж явдаг байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэдэг маань хүүхэд ээжээс гарсан үеэс эхлээд хүүхдэд хөтлөгддөг эрүүл мэндийн байгууллагад хандсан тухай бүр болгоны бүртгэл тэмдэглэл заавал хөтлөгддөг ийм сайдын тушаалтай ийм ягаан дэвтэр байдаг. Цэнхэр хүрээтэй ийм хуудсан дээр эцэг их асран хамгаалагч, улаан хүрээтэй энэ хуудсан дээр эмч гээд эцэг их асран хамгаалагч бол хүүхдтэйгээ тухай бүр байнга байдаг учраас хүүхдийнхээ үнэлгээг эмчтэй зүг зэрэгцэж хийгээд энийг үзэхдээ эмч энэ дээр эцэг эхийн бүгэлсэн энэ хуудсыг харж манай хүүхд үнэлгээ нь ийм шатандаа явж гин гэдгийг эмчтэй зүг хамтран дүгнэж хүүхдийнхээ өсөлтийг цуг хянах ач холбогдолтой. Жишээлбэл 1 сартай хүүхэд юм уу 2 сартай хүүхэд гэхэд энэ манай хүүхэд ийм зүйлийг хийж чадах ёстой юм а гэсэн энэ дээр ийм асуумжаараа үнэлэгддэг. Энийг ээж тийм үгүй гэдгээр ингээд уншаад ингээд байхад 2 буюу түүнээс дээш үгүй буюу чадахгүй гэж байх юм бол энэ хүүхэд тухайн яг насандаа өсөлт нь бас асуудалтай анхаарал татгаар байна гэсэн үг. Хүүхдийнхээ өндөр жинг үзээд биеийн жингийн индексийг тодорхойлоод хөгжлийг үнэлдэг байгаа. Жинлэж хэмжээд өсөлтийн үнэлсэн үнэлгээ нь энэ дээр эмэгтэй бол энэ улаан бичгтэй, эрэгтэй бол хөх бичгтэйгээр өсөлтийн график нь энэ дээр зурагддаг. 0-1 насны хүүхдүүд бол үзлэгтээ бүрэн хамрагдаад хяналтандаа явдаг бол 1-ээс дээш насны хүүхдүүд ганц нэг үг хэллэх, хүлд орох үед эцэг эхчүүд ингээд хөгжлийн хэвийн явагдаж байна гэж ойлгоод тоохгүй орхичдаг. Гэтэл яг насанд нь тохирсон ийм үнэлгээг хийх үед хүүхдүүд бас хоцрогдол илэрдэг. Нэг шинж тэмдгийг нь л ажиглаад бусдыг нь үл тоодог. Зарим шинж тэмдгүүдийг тоохгүй орхидог. Жишээлх юм бол манай хүүхэд том болоод зүгээр болно гэд хүлээдэг. Нэг л мэдхэд ярьдаг болчин нэг л мэдхэд хүлд ордог болно гэд хүлээдэг байгаа. Хоёрдугаарт нь бол шинж тэмдгийг нь буруу тайлбарладаг. Манай гэр бол ер нь яриад цөөтэй дуугаа хүмүүс байдаг. Тийм учраас манай хүүхэд ярихгүй байна гэдэг ч юм уу. Мөн эртэлрүүлийн хугацааг хойшлуулдаг. Өвчнөгөө байгаа юм чинь дараа нь үзүүлээ, ажлын цаг зав хэцүү байна, эмнэлэгт ч гэсэн цаг олдохгүй байна гэдэг үүднээс ээж аауд хүүхдээ үзүүлэх цагаа хойшлуулдаг. Яагаад 18 сартай хүүхдийг сонгож илрүүлэгт хамруулдаг вэ гэхээр 18 сартай хүүхдүүд хамгийн багадаа 10-аас 20 үгний баялагтай байх ёстой. Тэгээд гүү чарайх, алхах ийм бичгийн хөдөлгөөнүүд хэвссэн байх ёстой. Ялангуяа энэ сард болохоор аутизмын хүрээний эмгэгүүдийг онцлох хамгийн гол үе байдаг. Энд нь хэл ярианы хоцрогдол болон булчингийн хөдөлгөөний хоцрогдол байна уу гэдгийг үнэлдэг. Яагаад 36 сартай хүүхдийг үзлэгт хамруулдаг вэ гэхээр энэ үед болохоор хүүхдийн сонсох, ярих, танин мэдхийн чадварууд бүрэн хөгжсөн байдаг. Үг холбож чадахгүй, нэг үгийн баялаг дутвал хэл ярианы хоцрогдолтой гэж ерөнхийдөө тодорхойлно. Эцэг эх эмчэд үзүүлэхдээ асуумаар юм байдаг шүү дээ. Тэгэхэд эмчээс би тэрийг асуух гэжсэн чинь мартчихчтэй гэсэн бас тийм тохиолдол байдаг. Тэгэхээр энийг ээж аав энэ дээр тэмдэглэж юм бол тэрийг эмч уншаад заавал тэр ээж ааваар асуухгүйгээр тэрэн дээр бас тайлбар өгөх ач холбогдолтой. Тухайн насанд нь таарсан зөвлөгөөний хуудас болгон дээрээ байж идэг. Тэгэхээр яг тухайн насанд нь уншаад байх юм бол хүүхдийнхаа хөгжлийн хоцрогдлыг зөв илрүүлээд эмчээс зөв зөвлөгөөгөө авч чадах ач холбогдолтой юм аа. 0 буюу гол чонооноос дээшээ байна уу, доошоо байна уу гэдгээс шалтгаалаад өсөлт хоцрогдолтой юу, тураалтай юу гэдгийг ээж аауд энэ өсөлтийн графикыг хараад үнэлчих боломжтой. Тэгэхээр энэ дэвтрийг ингэж зөв хөтөлж хүүхдийнхаа дэвтэртэй сайн танилцсанаар хүүхдтэй илэрх хөгжлийн бэрхшээлийг, хөгжлийн хоцрогдлыг эрт үедээ мэдэх онцгой ач холбогдолтой дэвтэр юм аа. Эцэг эхчүүд маань бол нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Хүүхдийнхаа хөгжлийг аюул сайн анхаарах хэрэгтэй. Мөн эрт илрүүлэх тусмаа илүү сайн үр дүн гарна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь бол хөгжлийн хоцрогдол гэдэг бол хөгжлийн бэрхшээл биш шүү гэж бас үгээр дамжуулаад хэлье.